Энэ оны сүүлийн тоотой ивент болох UFC 323 гайхалтай оргил тулаанаар өндөрлөлөө. Энэхүү ивэнтийн үндсэн 5 тулааны 4 нь ялаа болон бантамжингийн тулаанууд байсан болохоор бүх тулаанууд бүтэн явж нуршсан тулаанууд болохах гэж бодож байтал эсрэгээр сонирхолтой байж чадсан юм. Домог теннис сахиудаа сүүлийн тулааны ээж зодод тайлсан бол Тацуро Таира замлынхаа маш чухал ялтай авлаа. Мэдээж оргил тулаан үзүүштэй байж Петрийн авраг бүсээ эргүүлж авсан нь маш онцгой мөч байсан ч харамсалтай золгүй явдал ч мөн энэ ивэнтээр тохиолоо. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө бидний дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холбоо талаантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Ердөө 2 сарын өмнө Merab Corey Santana эдэж уусныхаа дараа UFC-ийн офстер очиж 12 дугаар сард тулд хүсэлтэйг илэрхийлсэн. Ингэснээр календарын 1 жил 4 дахь аврагын бүсээ хамгаалж тулд анхны тулаанч болсон юм. Мөн үүнийг шанаж UFC Merab-ыг оргил тулаан тавьсан. Миний хувьд Merab Sean O'Malley эсрэг биш л бол түүний оргил тулаанд харахгүй гэж боддог байсан болохоор энэ мэдээлэл баг зэрэг гинтийн байсан. Гэхдээ ингэж шийдсэний дараа UFC түүний дараагийн од гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм байна гэсэн бодолтой үлдсэн юм. Merab жингээ бараг л цэвэрлсэн. Хэрвээ Петряны дахиад ялчвал бүсээ 4 дахь амжилттай хамгаалах түүхэнтэй анхны бантамжингийн авраг болох юм. Өмнөх тулаанд бид нар юу болсон мэдж байгаа. Энэ талаар Петрян хэлэхдээ In my first fight, I fought with him with one arm. You are better than this, bro. Stop making excuse, please. No excuse. Тийм болохоор энэ удаа ялагдвал Петрийн ямар ч шалтгаан тоож хийхгүй болох юм. Тулааны өмнөх магадлал намайг маш их гайхшруулсан. Хэдий ялах боломж Merabд очиж болох байсан ч хасах 400, хасах 500 гэдэг тоо бол арай л хэтэрхий тоо байсан. Тиймээс тулаан хэр болох сонирхол татж байлаа. Тулааны товчноор хэлэхэд Петрийн Merabийн үйлдэл бүт 50-ыг барьсан. 29 тэхтаавны орлогоос 27-ыг хамгаалсан. Эсрэг Петрийн 5 тэхтаав хийсэн юм. Мөн Merab ханаж чагаж тулааны удирдах гэж байсан ч Петрийн тохоо өгч барьцыг салгасан. Ихэнх тамирчид ийм шахуулаа зогсдог байхад Петр нэвтвтэй байсан юм. Нэгэндээ өгсөн цогцлынтой ойролцоо байсан ч хөрлийн хэмжээ асар ялгаатай байв. Мөн 3 дахь үед гизрүү нөхсөө өшгөл тулааны бараг шийдсэн. Дараа нь бэрүү дайрах болонд Merab хойш явах байлаа. Миний хувьд бүх үеийг Петрянд өгсөн ч шүүгчнээ 49 46 49 46 48 47 гэсэн оног яанд өгснөөр бид шинэ бантамжингийн аврагтай боллоо. Merab бүсээ алдаж 14 дараалж ялсан цувралан зогссон юм. Яг нэг түүх дахин давтагдсан юм шиг санагдсан. Өмнө нь түүний найз Aljamain Sterling Henry Cejudo ялчаад 3 сарын дараа Sean O'Malleyтэй тулдаж ялагдсан. Уг нь Merab ингэх шаардлагагүй байсан ч эрсдлээ шийдвэр гаргасан. Үр дүнд нь ялагдлаа. 2 сарын дотор 2 удаа жин хасах маш эрсдлээ гэдэг Merab харуулсан юм. Яг нь сарын дотор 2 тулаан хийсэн тохиолдол байгаа ч өндөр түвшинд аврагын тулаан гэдэг бол арай өөр асуудал. Хэрвээ өөртөө жоохон хугацаа өгч тулцсан бол тулаан арай өөр болж магадгүй байсан ч Петряны гүйцэтгэл үнэхээр супер байсан болохоор Merab-ыг ялах байсан гэж хэлэхэд бас хэцүү. Петрян бүсээ алдсанаас хойш маш хол зам туулсан. Дараалсан ялгдлууд түүний карьерийн уналтанд оруулсан. Ийм сэтгэл зүгээс эргэн ирж оны шилдэг тулаанчийг яллаа. Өмнөх алдаанаасаа суралцаж өөрийгөө шинэ түвшинд тавьчихсан. Би додол Петряны хамгийн шилдэг хөлбөрийг харж магадгүй юм шиг байна. Merab-аас 2 дүү. Тэгснээ 5 жилийн өмнө авраг болж байсан гэхээр Петрянд ямар гайхалтай ур чадвар, ямар нөөц олцоо байсан бэ гэдг нь харагдаж байна. Гэхдээ хуурцны мартаж урагшлах цаг нь болсон. Хэдий ялагдсан ч гэсэн Merab даага нэг их нь байгаа. Харин дараагийн тулаан тэн ялна гэж бодож байна. Мөн Петрян энэ удаа аврагаа хамгаалж бантамжиг нойрох боломжтой юу? Комментс өөрсдийн бодлоо хуваалцаарай. Merab Петрянаас гадна өөр бантамжингийн авраг болох Henry Cejudo өсчөө залуу тулаанч болох Payton Talbotтой тулалдсан. Энэ тулаан Cejudoгийн эзэн тулаан гэдэг өөрөө зарласан. This is it for me guys. This is it for me. Хоёр тулаанчийн хувьд үүн хамтаа бэлтгэлж байсан. Бас Cejudo маш гоё зөвлөгөө өгсөн. Домог тулаанчийн сүүлийн өрсөлдөгч нь болж байгаа нэр төрөөр гэж Talbot хэлсэн юм. Тулаанд мэдээж залуу тулаанч илүү гэж 30-27 гэсэн нэгдсэн саналаар ялсан. Гэхдээ Cejudo сүүлийн тулаанаа тун үзүүстэй байлгаж чадсан юм. 27 настай бантамжингийн ирээдүй гэж байгаа Payton Talbot хэдий оны ихэнд хааны Барселос ялагдаж Фенуди элитог болсон ч оны төгсгөлийг сайн шансааны тулаанч боллоо. Харин Henry Cejudo бид нар ямар гайхалтай амжилттай тамирчин бэ гэдгийг мэднэ. Олимпийн алтан медальт, UFC-гийн ялаажингийн авраг, бантамжингийн авраг, нэг дор 2 бүс эзэмшсэн 4 тулаанч нэг гээд үнэхээр төгс амжилттай тулаанч. Гэхдээ түүний эргээд ирдэг маш буруу шийдвэр боллоо. Яг эд үедээ буюу 33 настайдаа зодог тайлж UFC-г чадах гэсэн орлого бүтлгүүцсэн. Эргэж ирээд ямар ч ялт байгуул чадлаа 4 дараалан ялагдлаа. Гэхдээ түүний тамирчны дараах амьдрал бол гэрэл хийгээтэй. Өөрийн гэсэн подкаст суугтай. Мөн тамирчдад заа зөвлөх тал дээр маш сайн болохоор Холливуд талааны урлагаас хөндөөлөхгүй гэж бодож байна. Тулааны дараач Payton Talbot-ийг үргэлжлүүлээд хамт бэлтгэлээ гэж хэлсэн үнэхээр талархав штэ. Тийм болохоор Henry Cejudo-гийн цаашд амьдралд амжилт хүсье. Cejudo Talbot-ийн дараа болсон тулаан бол UFC-гийн хуучин авраг Brandon Moreno, Tazuro Taira-ийн тулаан юм. Tazuro Taira бол 2022 оноос UFC-д нэгдсэн 2000 оны Япон тулаанч. Энэ тулаанч нэг хачиртай баримтанд гэвэл UFC-д байх хугацаанд Vegas-с өөр газар тулаан хийж байгаагүй. Ганцхан удаа тоотой ивентэд тулдаж байсан UFC 290. Бусад бүх тулаанаа UFC Apex-д хийж байсан. Нэг ч ялагдаагүй амжилттай байсан ч Royal ялагдаж замлынхаа анхны ялагдлыг авсан. Гэхдээ дараагийн тулаандаа ялсан Moreno төвцгэр боллоо. Тулааны эхний үе ингэсгээд дууссан ч 2 дугаар Taira Moreno-г наж Grand Pound өгснөөр тулаан дууссан юм.
Зарим тулааны ирж зогсоосон гэж хэлж болох ч Морено ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй 20 цогцолт авсан шүүгч зогсооход хангалттай байлаа. Мороногийн өмнөөс жоохон харамсан ч Тацуура Тайра гүйцэтгэл сайтай байлаа. Авраг болж байсан тулаанчиг яснаар өөрийгөө дараагийн топ контентер гэдээ баталсан юм. Please give me the title shot, baby! Аврагын төлөө үзэх дараагийн тулаанч гэж удаж байтал маш золгүй явдал дараагийн тулаанд нь болсон юм. Аврагын бүсээ 4 хамгаалсан Пантожи авраг 24 настай Жошуа Ваны эсрэг дэд өргөл тулаанд үзэхэр болсон. Пантожи авраг туршлага заагаад ялчих байх гэж бодож байтал тулаан эхлээд 26 секундын дараа тулаанд дууссан юм. Пантожи гараараа газар тулахдаа тохоогоо маш эвгүй гэмтээснээр тулаанаа өргөжлүүлэх боломжгүй болж Жошуа Ван шинэ авраг болсон юм. UFC-г одоо цагийн хамгийн эзэрхий аврагын ноёхол маш хамсалтай төгссөн. Үнэхээр хайр санагдсан. Димитри Джонсны 11 бүс хамгаалалтад төгөх боломжтой гэж бодож байтал ийм зүйл боллоо. Ивент дуусны дараа Пантожи үзэгчтэй хандаж би энэс дор байдал байж үтсэн. Илүү хүчтэй эргээ ирэх болно гэж хэлсэн. And I'm going to work again. And I'm going to take my belt again. Мөн Жошуа нь авраг болох талантай байж гисэн. Үнэхээр ч тийм байлаа. Жошуа нь 21-р зуунд төрсэн анхны UFC-г аруулсан юм. Харин тулаан дуусны дараа торон дээр гарч баярлж байгаа зарим фэнүүдийн дургуутал үргэсэн. Бас заримынх нь инээд нэг. Өрсөлдөгч өөрөө дуусгасан юм шиг баяраа тэмдэглэж байгаа шүүмжил дагуулад байлаа. Яг хөө мэдээ сонь санагдсан л та. Гэхдээ дараа нь Жошуа нь гэр бүлээ дагуулж иж байгааг хараад нэг шүүмжил мэргүй санагдсан. Авраг олно гэдэг тамирчин бүрт олдохгүй амжилт болохыг авраг байгаа үед сайн баярлах хэрэгтэй. Харин дараа нь тулдахдаа илүү хичээх ёстой. Тулаан ингэж дууссан болохоор дахин тулдах нь ойлгомжтой. Гэхдээ Пантожи гимплээс хизээ ирэх вэ гэдгээс шалтгаална. Хэрэг хурдан ирэхээр бол Тайра дахин нэг тулаан хийх байх. Бас Манелке Брендо Ровалиг ялвал аврагын төлөө үзэх дахин нэг контент нэмэгдэнэ. Тийм болохоор цаашдаа юу болохыг харж бай. Ямар ч Пантожигийн гимтэл ялаажингийн ангиллыг маш сонирхолтой болголоо. I feel like Pantoja do deserve a rematch. We're just going to see how the UFC look at this. Хоббитуудын ивентэд нэг үлэмж фитний тулаан болсон хагас хүнчингийн авраг асан 42 настай Ян Блхович ээлжид тулаанаа Узбекистан тулаанч сайжруулсан Энтони Смит болох Богдан Гусковтой исэн. Тулааны эхний үед Блхович илүү байсан ч Гуско 2 дугаар үед нокдаун амжилттай болгож тулааны удирдах бараг л дуусгах төхөв. Гэвч 3 дугаар Блхович эргэн ирж зөрлөөд Гусковыг илүү өргөсөн юм. Хэдий Блхович 2 үе илүү тулцсан тулаан тэнцээгээр өндөрлөө. A majority draw! Учир нь 2 шүгч 2 дугаар 18 гэж өгснөөр оноо 28 болсон юм. Энэ удаа шүүгчнэр зөв шүүсэн гэж бодож байна. 2 дугаар эхлэл Блхович цогцолт өгч чадлагүй унсан. Мөн Гусков дээрээс сайн хохирол өгч чадсан. Гэхдээ 42 настай хүн одоо хүртэл өндөр түвшинд байгаа гэдгийг харуулсан ч Блхович дахиад л ялалтгүй оцорлоо. Сүүлийн 4 тулаандаа 2 ялагдаж 2 тэнцсэн. Ялагдсан 2 тулаан тэнцэн тулаанаас илүү ялалтад өгч очихоор тулаан байсан. Гэвч шүүл түнхээр Блховичийн талд байсангүй. Магадгүй өрсөлдөгчөө дуусгаж байж л ялалт түнд очих юм шиг байна. Харин Гусковын үед чансааны 5 руу орох боломжоо алдлаа. Блхович өөрийгөө үнэхээр чанга өрсөлдөгч гэдгийг харуулсан. Тэрс Богдан Гусков тохирох өрсөлдөгч магадгүй Доминик Рейс байж болох юм. Хэрвээ та бүхэн миний энэ бичлэгийг үзсэн бол Джейлен Турнер гэх тулаан зодог тайлж байгаагаа зарласан. Сүүлийн 5 тулааныхаа 4-т нь ялагдсан мөн сэтгэл зүйн асуудлаас болж 29 настайдаа зодог тайлсан тэрээр жил хүрэхгүй хугацааны дараа эргээр ирэх болсон юм. UFC түн тохирох амхан өрсөлдөгч болох 39 настай Эдсэн Барбосог өгсөн. Тулаанд мэдээж Турнер Барбосог цустаа нөлж TK өөр яллаа. Мэдээж амттай ялалт байгуулсан. Гэхдээ UFC Джейлен Турнерт яагаад тийм сайн байдгийг хэлж мэдэхгүй юм. Бараг бүх тулаан тоотой ивентэд болдог. Бүр UFC 285, 290, 300 гэх мэт маш том ивентэд тулдсан. Зодог тайлчаад эргэж ирэхдээ UFC түүний биеэр жижиг хөгшин тулаанцтай тулдууснаас нь харахад UFC түүнд нэлээд өндөр хүлээлттэй харагдаад байгаа юм. Дараагийн өрсөлдөгч нь хэн байхаа шалтгаалж түүний ялалт хөөсрлөө үгүй юу гэдгийг харагдах байх. Ямар ч Джейлен Турнер эргээ ирлээ. Энэ ивентэд нийт 14 тулаан болсноос 6 нь эхний үед дууссан. Эдгээр 6 тулаанаас онцлог төгсгөл нь Мануэл Торресын нокаут байлаа. Зүүн хажууны эрүүн тусч TK өөр ялснаас гадна $50,000 бонус авсан. Мөн энэ тулаанд UFC 6 тулааж 5 ялахтаа бүгдийг эхний үед дуусгаад байгаа юм лээ. By TKO Manuel Torres! Бичлэг маань энэ өрөө дуусч байна. Энэ оны сүүлийн тоотой ивентэд 2 аврыг хоёулаа бүсээ амжилттай хамгаалах байх гэсэн хүлээлттэй байсан ч хоёулаа бүсээ алдлаа. Пантожигийн азгүй явдал тохиосон бол Пётр Ян энэ удаа Мирабес илүү тулаанч байсан юм. Ялалтаа хулгайд алдаж дараасаа ялагдaltaй болсон Пётр Ян эргэн ирж энэ цаг үеийн магадгүй бүх цагийн шилдэг бантамжингийн аврагыг илүүрхэж дахин авраг боллоо. Энэ урт аяллаа дараа хүртэх ёстой бантамжингийн аврагын бүсээ авсанд нь маш их баяртай байна. Пётр Яны өсөлт уналт хосолсон түүх бол Холливуд лааны түүхэнд хамгийн гоё уран зориг өгсөн түүхүүд нь нэг боллоо.